За сайн байцгаана. Та бүхэндээ өнөөдрийн минь төргий. За Canon хаах хичээлийн ээлжид дугаараар та бүхэндээ 3 зөвлөг үзүүлье. За 6 сар зориулж төрсэн хүмүүстэй зориулаад бол нэг юм аяг хийсэн маш та custom mag гэдэг өөртөөх нь нэрийг бичүүлээд тэгээд ингэж авах юм mag одоо 6 сар төгсөж байгаа учраас ийм магны юм сувг хийсэн байгаа. Тийм за тэгээд энэ сувган дээр зориулаад нэг ийм постэр хийлээ. За тэгээд энэ яг ямар онцлогтой юм бэ гэхээр яг зурган дээрээ оруулаад хамгийн гол нь текст бичих энэ хэсгүүдийг ийм юугаар тийм ээ шефер ингэж оруулж гисэн байгаа. За энэ бол яг сонирхолтой санагдлаа. За хоёр дахь нь болохоор за ийм база Mongoliaч гэж бичиж болно. За эсвэл рекламдж байгаа бүтээгдэхүүнийхээ нэрийг одоо ингэж тийм ээ юугаар ингэж аутлайнтай ингэж бичээд тэгээд ингэж нөгөө юулээ рекламдж байгаа зүйлээ одоо ингэж оруулах юм. Энэ зурган дээр ингэж оруулах юм бол бас илүү сонирхолтой ийм юу санагдлаа. Эффект санагдлаа. Тэгээд энийг бас та бүхэнд яаж хийснийг үзүүлье. За дараагийнх нь болохоор за энийг бид түрүү ярьсан тийм ээ. За бас нэг өөр нэг аргаар тийм ийм нөгөө зурган дээр ингэж нөгөө юу оруулаад фрейм shadow frame гэж яддаг тийм ээ. Сүйдэртэй фрейм оруулаад тэрэн дээр ингэж бүтээгдэхүүн оруулах тийм ээ. Ийм бас нэг ийм аргаар бас юу яаж болно? Пост хийж болох юм байна. За энийг бас та бүхэнд хийж үзүүлье. За тэгэхээр эхлээд бүгдээрээ энийг хийж суръя. За энийг хийхэд бол ерөнхийдөө амархан эхлээд бол нэг ийм shape аавна. За тэгэхээр бид элемент рүү очиж жоод ийм shape аавна. За shape болохоор ийм төрүүлжинтэй шүнцэгттэй ийм shape аавна. За тэгээ энийг яг хөө үүнийхээ хэмжээгээр өргөн байж болно, арийн байж болно. Зураг маань яг ямар шүү тийм ээ хэмжээтэй тэрэндээ тааруулаад ийм shape аавна. За энийгээ бид нар яг хөө тэгэхээр хар өнгөөр ингэж байна. За тэгээ текстээ бичнэ. За текстээ бичихтэй болохоор за яг center custom mag гэдгийг яачих тийм ээ. За энийг би болохоор нөгөө юу яасан баа нэг юу гэсэн фонд байгаа энэ Pacifico гэсэн фондор бичсэн. За тэг ингээд энийг ол яхана нэлээ ингээд томруулаад за тэг эффект рүүгээ очиж жоод энийг нөгөө энэ outline-тай болгож өгнө. Outline гэдэг тийм ээ. За тэг outline-ийн өнгөийг болохоор цагаан энэ текст юу учраас хар учраас цагаан юу оруулж өгнө. За тэгээд хамгийн гол нь thickness-ийн хамгийн эцсээр нь ингэж тавина гэсэн. Тэгэхээр энэ маань нэлээ юм зузаан outline буюу тийм ээ хэсэгтэй болж байна. За энийгээ бид хэдүүлээ ингээд энэ жоохон за ингээ голыг олуулчих тийм ээ. За тэгээ энийгээ бид нар зургийн файл болгох хэрэгтэй. За зургийн файл болгохын тулд бид нар шууд энэ хараа copy to clipboard гэдгийг дараад за тэгээ энийг энэ маань ингээд энийг ингээд зураг олгочихж байгаа аахгүй. Тэгээд copy гэж аваад за тэгээд энийг ингээ бүр ингээ арилгачихсан. За тэгэн дээр энийг paste гэдэг энэ маань ингээ зураг олоод ороод юм тийм үү. За бид нар энэ дээр нөгөө custom mag гэдэг магныхаа зургийг оруулах гэж байгаа учраас upload руу очиж жоод тэр магныхаа зургийг олно. За би болохоор энийг оруулъя гэж бодож байна. За тэгээ энэ маань нэг иймэрхүү магны зураг байгаа тийм ээ. За энийг хараад жижигхэн болгочихъя. Тэр зураг ингээ харуулахын тулд за ингээ хоёр зураг юм тийм үү. За тэгэхээр энэ дээр бид нар юу ашиглах вэ гэхээр юу ашиглана? Энэ blend image гэдгийг ашиглана. За тэгээд энийг бол яг нь bottom line буюу layer буюу доотлолт нь оруулж өгнө. За ингээ сонгочихно. За энэ зургаа болохоор энэ top layer дээр нь оруулж өгнө. За top layer дээр нь болохоор ингээд оруулчихна тийм ээ. За тэгээ энэ дээр бид нар бас энэ хараа just top layer гэх top layer-а бас ингээд юу яаж болно? Нааш нь чааш нь ингээд тийм ээ юуг ингээд за энд нь болохоор vertical way дээш нь доош нь байна. За энэ horizontal буюу энэ нааш нь чааш нь гэдэг энэгээр нь л ингээд зохицуулчих болж байна тийм ээ. Энэгээр нь ингээд за тэгээ бас дээшээ доошоо гэх юм бол энэ vertical-аар нь ашигласан. За scale-дж бас болно. Ингээд томруулж болно. Ингээд жижигрүүлж бас болно. За энэ жоох ингэчээ тийм ээ. За тэгээд horizontal нь жоох ийш нь болчихсон ингээд яг өнгөтэй орж ирэл тийм ээ. За ингээл яг нөө бид нэр add to design гэдэг дизайн руу оруулах юм бол энэ маань нөгөө аяны маань юутэй ийм одоо custom mag гэдэг ингээд аян тэр зураг ингээд голд нь оруулсан ийм эффект орж өгдөг ахна тийм ээ. За энэ бас надад их зүгээр санагдлаа. За энэ хоёр дахь нь болохоор бас л яг энэ аяныхаа рекламн дээр ашигласан байгаа. За энийг яаж хийсэн бэ гэхээр за юу ячи тийм ээ. Эхлээд бол нөгөө аяныхаа зургийг оруулсан байгаа би. За аяг ч юм уу та нар яг ямар юм рекламдж байгаа юм тийм ээ. Ямар бүтээгдэхүүн
одоо ямар юм хийж байгаа юм тэрнээс ч хамаарна шүү дээ. Тийм болохоор апплод руу орчин. За тэгээд манай аягны маань зураг болохоор за энийг л авчидөө. За тэгээд энийг би яасан гэхээр ингээд нөгөө юм дээр ингээд томруулсан баа. Тэгээд ингээд голыг олоод тийм ээ. За тэгээд энэ дээр бид нөгөө юу яана? Элемент руугаа очиж жоод ийм basic shape руугаа орчоод энэ wavy гэж ярьдаг шүү дээ тийм ээ. За энэ дээр хэлээ тэгээ бичсэн ч болно доо. Wavy frame гэдэг. Frame ч байх үү? За яах вэ? Frame гэж тий. За тэгэхээр ийм за энэ дүрсүүл бас болж байна тийм ээ. Он хоёр авчих. За тэгээ энэ дүрсээ болохоор яах вэ гэхээр бид нар үгүйс хангаа том болгоод өгнө. За бас ингэж өөрийнхөө өргөн болгож бас болно тийм ээ. За ингэж. За миний бодлоор л энэ аяж байгаа юм дэшигээ байвал зүгээр санагдчих байна. За ингэж яачаа. За тэгээ энэ дээр болох нь юм бичих гэж байгаа учраас бид нар энийг за яганаар нь байлгасанжуулж जैन. За эсвэл цагаан болгочихвол бас болж जैन тийм ээ. За тэгээ энэ юугаа даблдаад энэ дээрээ ингээд бас оруулаад ирж болж जैन тийм ээ. За эсвэл ингээд юм ийш нь аягын дор ингээд оруулчих зүгээр юм байна. За тэгээ энд аягныхаа зургийг болохоор бид нар юу яана. Тэгээд энэ дахиж ингээд дубликейт хийж агаад артлыг арилгах чинь. За тэгэхээр аяг маань энэ цагааныхаа дээр нь гарч ирж байгаа. За тэгэхээр энэ бол бас ингэж нөгөө хамгийн зорилго нь болохоор бол угаасаа л энэ аягаа ингээд за тэгэхээр энэ дээр ингээд авчираад тавьчих юм бол бид нар яах нь ингээд тавьчих чинь тийм ээ. За тэгээд эсвэл ягаан өнгөр бас байж болж байна. За тэгээд энийгээ бид дупликейт хийж байгаа яах нь энэ дээр за энэ бид нар яах нь бас нэг өнгийн гой цагаан өнгөрч очвол бас зэмрэх юм уу. За тэг иймэрхүү маягаар бол яах нь нэг хийж болж байна. За өөрчлөн энэ 3 дахь нь болохоор бас яг энэ зурган дээр ажилласан бааз хийхэд бол эхлээд бол бид нар зургаа оруулна. За зургаа оруулахын тулд за энэ зургийг авчи тийм ээ. Shadow frame гэж чинь заа тэнгингүүд ийм фреймнүүд гарч ирнэ. За тэгээ энэ фреймаа бас яах нь энэ аягаас ингээд голыг олоод жоохон сонгоцуулаас зүгээр. За тэгээ энэ фреймаа бас intensity гэж ярьдаг тийм ээ. Сүүдэн жоохон юм гүн болгохын тулд бас ингээд жоохон давхрал 2-3 давхарлчвал бас сүүдэн арай илүү юм тод харагдчихаа. За тэгээд элемент руугаа очиж жоод shape руугаа очино. За shape дээрээсээ нэг юм дөрвөлжин shape аваад энийг яг энэхээ хэмжээтэй ингэж харуулж байгаа. За тэгээд энийг бид нар ямар нэгэн одоо юм тийм ээ gradient өнгө сонгох хэрэгтэй. За би олон тий. За тэгээд энийг яах вэ гэхээр энийг бас олон болгоно. За энийг чинь 2 3 гэдэг тийм ээ. За энийг арилгачих. За 3 болгочих. За энэний нөгөө нэг юм transparency-г нь бол нэлээд юм тод. Transparency-г нь одоо нэлээд гаргаж ирнэ. За хоёр дахь нь болохоор transparency-ийн жоохон уусалттай. За та гурав дахь нь бол энэ өнгөрөө. За гэхдээ энийгээ сонгоно. За тэгээд яг энийхээ доор бид нэр тэр custom mark гэдэг тийм ээ энэ бичгийг энэ raster printer гэсэн юм юугаар бичсэн байгаа. За нэг иймэрхүү нэг сонирхолтой бас юу байгаа. За энэ миний бодлоор энэ юуны аягных нь аяг нь бол жоохон дээшээ байсан бол илүү сайн харагдах байсан болов уу гэж би бодож байна. За тэгээд иймэрхүү маягаар яах нь бид нар
өөрийнхөө хийсэн бүтээгдэхүүнийг рекламдах одоо ийм постеруудыг хийж болох нэ тийм ээ. За энэ дээр болохоор би бас яасан байгаа нөгөө Подолко ааштай тийм ээ 6 сар зүйлсийн энэ 6 сар төрсэн хүмүүсийн сарынхан цэцэг нь сарнаа юм байлээ. Тийм болохоор ийм Подолко бас хийсэн байгаа гэдгийг хэлье. За тэгээд энэ бичлэгт бас баярлалаа. Баяр таа.